За 4 дахь өдөр болгоны 18 цагаас та бүхэнд хүргэдэг шуурхай мэдээлэл хүргэе. Өнгөрсөн 7 хоногоос манай бид нар очиж сонгон хайрхан дүүрэг дээр сонгон хайрхан дүүргийн шуурхай утсын нээлтийг хийсэн. Манай сонгон хайрхан дүүргийнх нь би ямар санал тавьсан гэхээр над руу одоо бүх утас ингээд янз бүрийн асуудал ирээд байна. Тэгэхээр та нар маань нэг ийм шуурхай утастай болоодох гэсэн манай сонгон хайрхан дүүрэг маш шуурхай ажиллаад одоо ийм 70 17 32 03 гэдэг утастай болсон. Энэ сонгоны утас бол ингээд цаана хүн авъя шүү. Хүн аваад байна уу гэж та нартай ярина. Энэ Алтан уягийн энэ 11-11-т утас бол авахгүй штэ. Зүгээр та нар дохиод уусны дараа саналаа бичиж ингээд бэлдээч. За, ийм юм болсон. Энэ их сайн юм хийсэн шүү. Одоо та нар энэ хандаараа энэ маш олон 700 гаруй иргэн ингээд хандцсан явж илээ штэ өнгөрсөн 7 хоног. За, утаа түлшний асуудал энэ над руу ирж байгаа энэ бичлэгэн дотор бол иргэдийн санал хүссэн дотор утаа түлшдэг асуудал бол бараг талаас илүү байгаа. Та нар ерөөсөө ажиллахгүй арга хэмжээ авахгүй. Бид нар одоо их хурлын гишүүн бол энийг чинь засгийн газар нийслэл хариуцж байгаа. Тэрэнд нь бол хангалттай хэлсэн. Манай бүлэг дээр хариуцж байгаа хүмүүсийн авчраа сонссон. За ер нь бол одоо нэг юм ойлголцох хэрэгтэй. Тэр бол энэ түлш бол хортой хор гаргадаг. Нүүр сүрслийг хий угаартж өгөх аюул занал маш их өндөр. За өөр бусад хорнууд байгаа гэдэг. Манай бүлэг дээр ирээд нөгөө хүмүүс ярьсны дараа бас бичлэг хийгээд тавьчихсан байна. За тэгэхээр энэ утаа түлшний асуудлаар маш их санал ирж байгаа учраас энэ асуудлыг холбогдох газар нь нийслэл ч юм уу засгийн газрын төвшөнд юм уу шийдэгдэл би энийг 7 хоног бүхэн яриа шүү. Энэ маш өдөр болгон л одоо 40 хүүхлээ хатлаа гэсэн одоо ийм аюултай ийм зүйл болоод байгаа учраас энийг бол би байнга ярина. Шийдэгдэл нь ярина. За 3 дахь нь бол өнөр сургууль. Өнөр сургуулийн намраас хойш ярьсан одоо 4-5 сар ярьсан асуудал байхгүй юу. Намар хичээл эхлэхдээ нэг сургуулийн байр худалдаад авцсан гэсэн. Тэгсэн энэ 3 сард ингээд үнэлгээний хороо байгуулад 4 сарын ихээр нь ингээд гэрээ байгуулад тэгээд 4 сарын 22-нд 1 тэрбум 189 сая төгрөгөөр нэг ийм сургуулийн байр хүүхдүүдийг энд хичээлүүлнэ нэг байр худалдаад авцсан юм байна. Тэрний намар эцэгчүүд үзээд ийм байшинд хүүхэд бол хичээлэх боломжгүй, багш нар бол байх боломжгүй юм байна гэсэн. Ийм арга нь одоо болтол шийдэгдэг бай. Хичээл олон цагаар суугаад хичээл хийж болно гэсэн тийм эрүүл ахуйн дүгнэлт таа байна. Тэрнийг над руу явуул гэсэн. Тэр эх 7 хоногоос бодвол ирэх байлгүй. Ер нь манай энэ худалдан авалтыг хийж байгаа хүмүүс ийм юм эцэгчүүдтэй уулзаад хамтраад хулгай хийж байгаа шүү зүхтаад иж хэрэггүй шүү дээ. 4 тэрбум 200 сая төгрөгөөр юм худалдаж явна гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Ямар талх худалдаж авч байгаа биш. Тэгээд тэнд 40 олон хүүхдүүд багш нар ингээд бүтэн жил одоо ингээд ажиллах юу сууж хичээл хийн шүү дээ. Тийм учраас энэ дээр онцгой анхаарал тавиарай гэж хэлье. Тэгээ би маш олон санал ирдэг юм аа. Энэний хүний саналыг нэг сонсгочоо. Санал ирдэг юм уу? Энэ нүсний улгааштай хэзээ шийдэх гэж байна уу? Нөгөө автобусны хэрэг юу болсон бэ? Энэ ихвлийн гишүүдээ гадаад руу томтер явах юм уу? Тэр зардалч одоо тэгэл төсөв хэтрүүлээд тийш явчихдаг юм шүү. За ингээд одоо иргэд маань төсөв шиг хэтрүүлээ. Та нар зарлах гаргаж наад илүү зарлгуудаа болооч. Тэгээ одоо сая их хурл дээр нэг юм ерөнхийлөгч хориг тавьж буцааж одоо энэ төсвийг алдагдaltaгүй болох болов арай эцлэж батлагдаг байна. За ингээд энэ удаагийн одоо 13 дахь дугаар шүү дээ. 13 дахь удаагийнхаа шуурхай мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Дараагийн 7 хоног хүртэл баяр та.